Хоёулаа чи хоёулаа ярил л да. Хоёулаа ярил л да. Чи намайг навшиг толгойж жилээ зөв. Би навш чиг үл хоёулаа ярил. Чи их уцаархад навшиг уцуудаа таач гэж хэлээ үстэ уцаа. Би навш. Чи навш итгэл намайг бүр хятаа гэж лалар гэ. Би зөвшөөр. Би ийм л. Нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Дарам овогтой мэгмарж авна. Баттэлэг овогтой Батуулттай өгсөж бусдын 17 жилийн турш хөдөлмөрлөж бий болгосон компанийг хууль бусаар ямар ч үн мөнгө төлөхгүйгээр авсан гэх баримтуудыг факт чек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна. Баримт 1. Иргэн наран гэрэлтний MJL Corporation компанийг гадны хөрөнгө оруулагчдаас $500,000 худалдаж авах гэж байхад нь нийслэлийн эрүүгийн эргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Мегмарж ав Батболт нар $150,000 төлж уг компани 30%-ийг эзэмшээгийг санал гаргажээ. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр MJL Corporation компани болон Монгол Улсын иргэн наран гэрэл нийслэлийн шүүгч Мегмарж авын хуурай дүү гэх Батболт нар уг компани бүх хувьцааг худалдан авах гэрээг үзэглэснийг та бүхэн харж байна. Гэвч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 1 сарын дотор худалдан авсан төлбөрөө төлнө гэсэн заалтаа хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл төлбөрөө огт төлөөгүйгээр барахгүй гэрээний үргээ биелүүлэхийг шаардсан наран гэрлийг ийхүү дарамтлжээ. Би маг Гадаас нь гараад төлөөл гэж ярьж байгаа шүү дээ. би төлгөө тэгээд би Анаас юм гаргаж шүү дээ. би хувьцаанаас төлөх юм уу? Гэж загнаад $100 төлөөгүй байна. Гэрээний үүргээд халууд биелүүлээгүй тул 10 сарын дараа уг худалдан авах гэрээг цуцалжээ. Баримт 2. Гэвч улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл нь хэвээрүүлсэн байна. Мегмарж авын хуурай дүүгийнхээ Батуулд хүчингүй болсон гэрээгээр улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдлаа ашиглаж наран гэрлийн компани эд хөрөнгийг нэг ч төгрөг төлөлгүйгээр авах үйлдэлээ эхлүүлжээ. Батуулд нь наран гэрлийн компани тамга тэмдгийг авч зугатааж гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ хийх үед тулсан чухал үед хүч хэрэглүүлэн аргагүй нөхцөл байдалд оруулан гэрээнд гарын үсэг зурулжээ. Өөрийнх нь хөрөнгийг өөрт нь арилжааны гэрээгээр арилжаасан утгатай уг гэрээнд компани бүх үр төлбөрийг наран гэрэл төл бүх хөрөнгийг Батуулдад шилжүүлж өг. Тэгвэл компани тамга тэмдгийг өгнө гэсэн агуулгатай. Баримт 3. Хүчингүй болсон гэрээгээр улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдлаа ашиглаж мөн иргэн наран гэрлийн тамга тэмдгээр барьцаалан олон сая долларын үнэтэй компани хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь авсан үйлдэлийг иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцжээ. Нийслэлийн эрүүг хэргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Дармын Мегмарж ав дээрх хэргийг оролцогч биш атлаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тайлбар гаргасан байгаа нь наран гэрлийн компанийг хууль бусаар шилжүүлэн авсан Батуулдтай ашиг сонирхол нэг гэдгээ илэрхийлсэн хамгийн гол баримт юм. Хууль бус хүч хэрэглэж хийсэн гэрээтэй холбоотой маргаан хэлэлцэгдэх үеэр Мегмарж ав нь шүүгчид шууд хөндлөнгөөс нөлөөлсөн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгч ятгсан наран гэрлийг айлган сүрдүүлсэн агуулгатай хоёр ч бичгийг анхан шатны шүүхэд өгсөн болохыг та бүхэн харж байна. Хэргийн оролцогч шитгээд дээд шатны шүүхийн шүүгч альбан тушаалтан хүн доод шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хууль бусаар нөлөөж шүүгчид хандан наран гэрлээс нэг үрчлэн он сар өдөр цаг минут зааж нотлохыг шаардаж холбогдох нотлох баримтыг гаргуулж авсны эцэст 2018 оны 9-р сарын 26-ны өдрийн хувьцаа үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжах тухай гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө гэсэн иргэн наран гэрлийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ёстой гэсэн бичгийг удаа дараа ирүүлэн дарамт шахалт үзүүлж ятгах байгаа үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмтэргийн шинжтэй үйлдэл бөгөөд шүүхийн тухай хууль зааснаар шүүгчийг алтан тушаалаас нь огцруулах хэмжээний зөрчил юм. Харин иргэний хэргийн шүүхэн нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхийн шүүгч Мегмарж авын нөлөөнд үл автаж Батболт нь нэг ч төгрөг төлөлгүйгээр наран гэрлийн компани түүний хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг
хууль бус аргаар олж авсан болохыг тогтоож буцаан шилжүүлэн өгөхийг даалгасан шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн эрүүг иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа уг хэрэгт холбогдсон дарма өвгтэй мигмарч авна одоо алтан тушаал ахиж нийслэлийн эрүүгийн иргэн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллах болсон билээ. Түүнээс энэ хэргийн тухай тодруулахад шүүхмөөр явж байгаа маргалж байгаа юм одоо тэгээ шүүх юмыг шууд ярих бас буруу шүү дээ тийм ээ. Мягмар чавын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг авилгатай тэмцэх газрын хөрөнгө оруулалтын мэдүүлгийн сангаас шүүж үзэхэд тэрээр ямар ч хувьцаа, компани, орон сууц, хашаа байшин, гэр, автомашин өөр авлгагүй болох нь харагдаж байна. Үүнээс үзүүлээд тэрээр ямар ч өмч хөрөнгөгүй, толгой хорогдох орон гэргүй хүн гэмээр. Гэвч тэрээр MJL Corporation компани захирал наран гэрэлтэй уулзж байгаа ярианы бичлэгээс нь үзвэл алтны уурхайн хувьцаа эзэмшигч мөн бөгөөд уурхайхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр маш их яарч танд ойлгох үзье. Хурдлаач одоо бусад хөрөнгө эзэмшлийг ирчихсэд байна. Хүмүүс чинь ажил төрөлд орцолцоод байна. Энэ тэндүү алтхаад одоо бүх юм ажил эхэлчихжээ. Бид одоо ингээд суугаад байна. Надад л нэр хэлэхгүй. Надад зүгээр өөр одоо яг би тэрийг л хэлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд алтан тушаалаа гэж нийслэлийн эрүүгийн иргэн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч болсон дарма өвгтэй Мягмар Чавыг дээрх хэрэгтэнд холбогдуулан шүүхийн цахилгаан хороонд гаргасан гомдлыг түүнтэй олон жил хамт нэг байшинд ажилласан цахилгаан хорооны гишүүн инхтөр шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа нь мөн сонирхол татж байна. Бусдын насаараа шахуу зүтгэж босгосон компанийг өөрийн хамтрагч Батуулттай нийлж нэгч төгрөг гаргалгүйгээр дарамтлан шилжүүлэн авч алт тухаар яарч буй ийм ёс зүйн хүн төрийн нэрийн өмнөөс шүүгч хийж суугаа нь хэр зохимжтой вэ?